Элсэн чихрийн өшөө авалт. Тэшүү, намайг тараарай. Баярлалаа. Хөгшөө, ингээд бид байртай болчихлоо. 10 жил хичээж ажилласны хэрэг гарлаа шүү. Үгүй. Юу болох нь вэ? Манай байшинг нураачихлаа. Зөвхөн байшин биш ээ. Хотыг тэр чигтний сүйтгэжгэлээ. Одоо тэгээд яаж амьдрах юм бэ? Дахиад тэмчихгүй нэ. Та нар хэдий болтол талхнуудад дарлуулах юм бэ? Толгой дээрээ цацаж, нүүрэндээ түрхэж, биендээ түрхэн. Манай найз нөхдийг ямар их золиос болгож байна вэ? Бидний орон гэрийг нурааж байгаа талхнуудаас хариугаа авцгаая. Тийм ээ. Хариугаа авцгаая. Хүлээгээрэй. Гэхдээ бид нар ийм жижиг юм байж яаж талхнууд руу дайрах юм бэ? Тийм шүү. Ёстой ямар ч нэмэргүй штэ. Ямар нэг сайхан арга байж л таараа. Таныг хүссэн төрхөнд чинь оруулж өгнө. Яг энэ шүү. Бүгдээрээ хамт талхны үсчний газарт очиж биднийг том болгоод өгөх гэж хэлцгээе. Бид нар талхнаас илүү том болчихвол эднийг ялж чадна. Хөөх, сайхан санаа байна шүү. Одоо шууд талхны үсчний газар руу явцгаая. Тийм ээ. Улаан гэрэл байна. Түр зогсоорой. За бүгдээрээ гарцаар гарцгаая. За. Нөхдийнхөө талын алдчихгүй шүү дээ. Өөдгөө талхнуудаас хариугаа авна да. Хурдан талхны Тийм ээ. Халуун байна. Дахиад хэр удаа явах ёстой юм бэ? Аяг хүйтэн ус уух юмсан. Яна, усан дусаа чихэртэй ус болчихлоо шүү дээ. Ингээд бас нөхдөө алдах гэж. Энэ нөгөө талхны үсчний газар уу? Эцэст нь ирж чадлаа. Энэ цайцсан яагаад заавал бидний хажууд унгаж байгаа юм бэ? Дэнд олон амт нөхдөө алдчихлаа. Элсэн чихрүүдээ бидэнд удаан зогсож болохгүй. Талхны үсчний газар хажууханд байна. Амт нөхдийнхөө гаргасан золиосыг битгий март. Тийм ээ, тийм шүү. Заавал том болж байгаад талхнуудаас хариугаа авцгаая. Хариугаа авцгаая. Тийм ээ. Хариугаа авцгаая. Ноён талхаа биднийг төрүүлээд харьлаа шүү. Маргааш уулзъя. Баяр таа. Хэм бэ? Би буруу сонссон юм байх та. Юу вэ? Хэн гадаа элсэн чихэр асгаж байгаа? Элсэн чихрүүд дагаад ороод ирлээ. Амьдралдаа хачин юм үзэх юм аа. Шүүрдэж хаяа да. Энэ талх биднийг шүүрдэж хаях гэж байна. Одоо яах вэ? Нөхдөө, эдүүлээ энд яах гэж ирснэ талханд тайлбарлацгаая.
Элсэн чихэр хайчны хэлбэрт орчихлоо. Юу? Та нар үсээ засуулах гээ. Гэхдээ элсэн чихэр дэндүү жижигхэн болохоор засах боломжгүй. Юу? Мөнгө өгнө? Тэгээд бүр ихээгүй. Холоос ирсэн үйлчлүүлэгч чэж хөөж бас болохгүй л дээ. Үсийн засаад үзэхүү дээ. Та тэр чи яг элсэн чихрийг яаж гоёх вэ? Аха, биеийг чин том болгоод өгөх юм уу? Тэгвэл чи сайхан арга байгаа л та. За, энэ байхад болно. Энд чинь гялгаруутай байлээ байж штэ. Тэр энүүгээр одоо яах гэж байгаа юм бол доо? Элсэн чихрүүдээ та нарыг дүүртэн овоолж угаад гялгаруутан бэлэнд хийснийхээ дараа биений хэлбэртэй болгож өгөөд нүд хамрам зураад өгвөл за дуусчлаа. Ингээд хөлгартаа болоод том болчихдаг. Одоо талхнуудаас хариугаа авч чадах нь тийм ээ. Би ч гоц ухаантай юм аа. Ялгаруутан бэлэг болохгүй нэ. Энд чинь хийн зуух байна. Энүүгээр яах гэж байгаа юм болоо? Эхлээд хийн зуухаа асаасны дараа элсэн чихрүүдийг халбганд хийгээд модон савхаар сайн гэгч нь хутгаад өгвөл ингээд хайлсан чихэр болно. Сайхан халуун хайлсан чихрээ хавтгай зүйл дээр асгасны дараа эгдүүтээ жигнэмний хിവэр дарчихвал амт тайхан чихэр болно. Тэгвэл одоо эхэлхүү дээ. Эдгээр талах шиг том болчихлоо штэ. Үдэгрэ. Ингэж үсрээд болохгүй. Болохгүй. Чадсангүй. Тэсүшиг хатхатлаа. Одоо яа та. Аха! Бууж өгөх болоогүй шүү. Та нарыг том болгох аргаан олцглоо. Энэ талах яах гэж байгаа юм болоо? Харин л дээ. Энэ юу вэ? Ийм төхөөрөмжийг анхудаа харж байна. Энэ юу вэ гэж юу? Хөөсөн чихрийн төхөөрөмж. Төхөөрөмжөө асаасны дараа элсэн чихрээ төхөөрөмжийн дотор хийгээд модон савха эргүүлэхэд хөөсөн чихэр болно. Ямар хуу санагдаж байна? За янзын том болсон байна уу? Талхнуудаас илүү том болчихооч. Одоо үсэрсэн ч зүгээр байна. Үс чинь танд маш их баярлалаа. За зүгээр дээ. Нэр засны төлбөр. Энд чинь манай эсэн чихрийн хаан тус. Эхэр манай эсэн чихрийн хаан тусыг нураас нь талах чи байх нэ. Энд чинь яагаад байна? Манай эсэн чихрүүдийн өстөн. Өшөг аунда. Одоо цогтох газаргүй. Юу вэ? Энд чинь хөвөн шиг зөөлөн цогтох юм байна. Харин сайхан юм байна. Үгүй эсрэг талд нь. Яг наа чинь. Өглөөний минь 80 талхаа бид ирлээ. Энд чинь юу вэ? Оо сайхан байна. Ирчгүү. 80 талхаа ингээд энэ хүн хэм бэ? Ментэр манай үсчний газрын массаж хөвөн чихрийн залуу. Сайхан байж. Сайн байна. Дээрэлхүү пирог.
Энэ үнэхээр гайхалтай юм байна. Үгүй хүлээж. Миний зам цаад болохоор ингэж юм та түүнийгүй нүхтэй хайрсан бооцсон юм. Юу гарсан юм? Холдооч. Нөхөө аимшигтай дээрлэхүү пирог байна. Ингэдэг гэсэн. Бүтэн уутай шоколадтай чипс хулгайлцгаад бүгдийг нэгэн зэрэг эддэг. Шоронгоос оргож гарч ирсэн гэсэн. $1 сая. Яагаад тэрдээ ганц сая байгаа юм бэ? Намайг ийм амархан буулгаж авна гэж саналдгүй шүү. Тэнэг самбар. Энэ хавьд дээрлэхүү пирог байсан гэдэг мэдээлэл авсан. Гэхдээ энэ хавьд байхгүй юм шиг байна. Өөр тийшээ явж хайцгаая. Яршигтай амьдтыг гэдэг эднээс нуугд гаргав ажил таарна. Талх үз чиний газараа яг таарлаа. Олд. Яваач. Алуу. Нөгөө алдартай газар чинь энэ юм биз дээ. Яадаг чигнэг вэ энэ чинь? Оо, сайн байна уу? Энэ хаалга гадагшаа онгоод хэмэл да. Надад хамаагүй. Олдож үз. Алваа. Талах үс чин залууг яг одоо дуудаад ир. Би хүлээмээргүй байна. Энэ юу юм бэ? Намайг хүлээгээд байгаа мó? Нэрээ юу? Намайг танихгүй байна уу? Таних ёстой юм уу? Хоёулаа нэг сургууль төгссөн юм уу? Яасан? Би очирны хамгийн сүүлд очиж зогсъё тоо. Дугаар 37 таны ээлж. Энд байна. Мишэ яси хотдгийг байж байгаа. Сайн сонс. Гадаа төрхийг нь бүрэн өөрчлөөд өг. Таныг тааргүй. Бүрэн нүүр будалтуу. Нүүр чинь бүр халт байжгүй ч. Яагаад байгаа бэ? Хамраггүй ажил байна да. Гэхдээ би сорилтон дуртай. Зоригтой юм гэж. Олигтойх юм хийгээд хэрэг. Үгүй бол амлая. Танахыг газартаа тэгшлэн шүү. Тэг шаардлагагүй те. Одоохон муухай царайг чинь өөрчлөөд өгнө. Йоо. Хөдлөө дэмийл байх шүү. Хайчиг хот шүү. Дайчгуулсан юм шиг байна. Дайчгүй гин шүү. Энэ замбраагүй юм харал та. Яаж дайчгүй байх юм? Энэ бас энэ ханасан тарсан хорон санаа чинь харагдаад байна. Миний гялалзах хот арга урмыг минь хугалж байгаагүй. Гэлс юу? Энэ ширүүн тариагараа чи миний хэм маягийг муухай болгочихлоо. Чи чинь арай гэмт хэрэгтэн биш үстэй. Байцаараа. Би хөөрхөн гүнж аяган белуу шиг харагдаж байна шүү дээ. Аль вэ талха чи чаднаа. Тийм ээ. Юу чадахыг чинь харъя. Төгс болжээ. Хөөх. Гайхалтай хинч намайг гэж танихгүй. Хитэг өхөө хуучны анд минь. Үгүй. Бас л биш байна. Урд насанда ямар хэм хийсэн бодоод ийм үдшгүй муухай хөшин тариатай болчихдог байна. Миний хөөсөн чигтэй хийм чамаас босоод үйлчлүүлэгч нарт зогтдог. Ой. Энэ үс намайг чихэрлэг амттай харагдуулж байна. Тийм биш байна уу? Эмшигта нүд шатах нь шоко хаалгаа. Сүү өнөөдөр манай хаасан гэж хэл. Бас л хэлээ. Намайг зөв хийж дуусгаас нааш тэнч гарахгүй шүү. Хэнч
шүнжин ажиллахад бэлдээрэй. Тэнгэр минь би тийм муухай байгаа мó. Маргааш уулзын ноён талхаа. Би одоо л нэг шив шинэхэн праг боллоо. Яг зөв. Хөөрхөн пирог хадагтай хэв маяг яг болно гэж мэдээд байсан юм аа. Би ч мундаг шүү. Маш их баярлалаа ноён талхаа. Таныг би санаж явнаа. Баярлалаа ирхмэ. Удахгүй уулзъя. Эмэ сайхан боллоо. Аха. Мууцсан хөгшин пирогийг олоход ч амжилт хүсье. Би амьдралаа цоо шинээр эхлүүллээ. Брэндний уулзалт. Өглөөний мэнд. Өглөөний минь ноён талхаа. Танд шууд ирсэн байна. Оо, цөцгийн тусгай нээлт. Хатан мелууны төрс өдрийн урилга. Хог бүгд хэрэггүй хог. Энэ чинь Ноён талхаа яасан бэ? Хинээс захирсан. манай яав ирж байна гэн. Ирж байгаа нь сайн бидтэй. Боо. Манай аав. Энгийн нэг аав байгаагүй. Би нэр төрийн юунаас ч илүү эрхэмэлдэг чинэлэг айлын хүүхэд. Манай аав Брэндон хүүхдүүдэд нэр төрөө өргөж яваарай гэдэг байсан. За Брэд би. Чи дуулгах сайхан мэдээтэй гэсэн үү? Тийм ээ аваа. Би ихний оролдлогоор эсэлтийн шалгалтанд тэнцсэн. Оо, миний ууган хүү анхны оролдлогоороо тэнцсэн байна. Баяр хүрээе. Та намайг сайн хүчилсний ач шүү дээ аваа. Мөн Брэд Вард чамдч гэсэн хуваалцах мэдээ байгаа гэлүү. Тийм ээ. Би Мэйо клиникийн бэлтгэл ангид тэнцсэн. Оо, Мэйо клиникийн бэлтгэл анги бахархахгүй байхын аргагүй. Би таныг дуурайгаад ухаантай болсны ач шүү дээ аваа. Та хоёрыг хөөмнө гэж дуудаж байгаагаараа бахархаж байна. Хундаг тулгалгүй яагав. Хонгор минь. Талханд ч гэсэн хэлэг сайхан мэдээ байгаа. Тийм үү? Талах жүжигэнд орсон. Жүжигчин болно. Тийм бидтэй талхаа. Тийм ээ. Чизковын жүжиг байгаа юм. Би их том дүр авсан. Их том дүр гинэ. Так дуусав. Үгүй. Талхаа. Би дандаа зал хуурдаг. Одоо бүр худалч болох нь. Би том болох юм бэ. Хонгор минь. Худалч залхуу бол чи миний хүү биш. Яв. Би тэргэж ир. Талхаа. Тэр бүлээн гутам шиг. Гэрээсээ явснаас хойш 20 жил өнгөрчээ. Тэр цагаас хойш би аавтайгаа яриаггүй. Өнгөрсөн амьдрал чинь ийм өрөвдөлтэй гэж мэдсэнгүү. Болоод өнгөрчихсөн шүү дээ. Би зүгээр. Амьдрал чинь их хэцүү байсан байх та. Мэдсэнгүү штэ. Ойлхоо болцгоо. Ноён талах ямар их амжилт гаргасныг аавд нь харуулцгаая. Тэг хэрэггүй. Ноён талхаа бидэнд итгээрэй. Таныг насан туршдаа өрөвдөлтэй хүү чигээр нь үлдээхгүй. Юу? Өрөвдөлтэй. Талхыг алдаршуулах ажиллагааг эхлүүлье. Бүгд ажилдаа ороод. Талхны мөглөх хот руу хөдлөх гэж байна. Хаа хүрэх гэж байгаа юм ярих нэ? Талхны үсчний газар руу явж байна. Талх үсчний газар, үс асалтын Шангрила. Үс зас занаад талх үсчний газар уу? Тийм ээ. Алдартай газар. Алдартай юу гинэ? Талхыг танихгүй хэн байсан юм? 10 жил дараалаад оны шилдэг үсчин болж байна.
Талхаар ганц удаач болов үсээ засуулах нь ийм мөрөөдөл. За тэгвэл Албан ёсны талх хамстангаа аваарай. Талхандаа бас байгаа шүү. алах ийм алдартай юм уу? Тэгэлгүй яах вэ? Манай хамгийн мундаг алдартай. Сайн уу? 3 зөөлөн талхнаас авъя. Тэгээ, 3 доллар. Талхны наалт 99 ингээд бүгдийн цогт байна. Хөө, амжилт хүсье. Тэнгэр минь. Талх нэрэл энтхийн алдартай юм байна. Та талх ус чиний газар руу очих уу? Тэнд шууд талх ус чиний газар руу явдаг тусгай такси байгаа. Тусгай такси гинэ. Сайн байна уу эрхэмээ? Талхны шүтэн бишрэгчдийн үйл ажиллагаа удахгүй гэхлэн. Эний шүтэн бишрэгчдэн гинэ. Таны үнэхээр атаархаж байна. Өнөөдөр 100 шүтэн бишрэгч сонгогдож талхтай уулзаж гарын үсгийг авна. Энэ удаа би сонгогдоогүй. Үсчин гарын үсгээ өгөх юм уу? Үсчний газрыг хардаа. Талхны шүтэн бишрэгчд гарын үсгийг авах гэж өдөржин очирлаж байна. Эрхмээ, хүлээгээрэй. Энийг талхад өгчихгүй юу? Таныг дургуутсахгүй гэж найдаж байна. За тэгье. Би гарын үсгийг авах гэж шөнжөө энд хонсон. Өнөөдөр талхны гарын үсгийг авахын тулд дүүргэлтэй хийлгээгүй. Хөөе, ноёнтон. Дараа л дайрвал танд л муу да. Бид шөнжөө хүлээсэн штэ. Би гарын үсэг авах гэж ирээгүй. Гүйл уулзах гэсэн. Тэгээд хүүч хийе. Алах энтхийн үс чинь миний. Та аав нь юм уу? Нэрээ яг адилхан юм байна. Тантай уулзах нэр төрийн хэрэг талхны аваа. Чихэн содны босгох танд ямар байсан бэ? Би насаараа халзан явж байна эрхмээ. Толгоон дээр илээд өс сургуулаач. Маргааш би замын шалгалттай. Амжилт хүсээрэй аав талхаа. Миний хүү хаан байна. Хүлээс нь баярлалаа нарийн бовнуудаа. Ноён талх шүтэн бишрэгчдтэйгээ уулзах хийсэн. Талхаа уулзалгүй их удаджээ. Чамаг магтсан байхыг харсан юм л да. Гэхдээ ийм алдартай гэж бодсонгүй. Сайн уу аав? Манай туслах таныг талхны Монголог хотоор зочилж яваа гэсэн тухтай байгаарай. Шоко. Аав 5 оттой зочид болол хувийн лимузин захиалж өг. За. Анх удаа ирж байгаа бол би танд бяцхан аялал хийж өгье. Миний авсан шагнал цомнууд. Өөх ямар олон цом бэ? Хят гармаар ойвол зойронд цомнууд байгаа. Тэгээд бас болоогүй. Хатан бэлүү, гүнж бэлүү, кинотууд, рок хамтлагууд гээд бүгд миний шидэд гараад үсээ засуулна гэдэг юм да. Тийм ээ. Ноён талхаа баларсан шүү. Гал дэргэний ажигчид талх зурагт хуудаснуудыг аваад хайжгаж. Аавын чинь гал дэрэг айлгуудыг ивчихсэн гэж дууллаа. Талхыг алдаршуулах ажиллагааг мэдчихгүй л одоо яана. Ингээд энэ шаарсан талх юм бэ? Хөгжлийн нийт тазар тантай ажиллах юм аа. Талхаа! Чи намайг мэхэллээ. Энэ олон жилийн дараа өчүүхэн өөрчлөгдөөгүй байна. Худлаа. Бүгд худлаа. Эцэг том болох юм бэ? Утарч талх миний хүү биш ээ. Ахиж хийж чамтай уулзмааргүй байна. Би алдартай байсан ч гэсэн эцээж бахархлыг чинь төрүүлж чадахгүй. Та угаасаа намайг хүүгээ гэж бодож байгаагүй. Ноён талхаа битгий явуулаа. 20 жил бас л нэмэргүй хэвээрээ байна. Хурдан явцгаая. Гүгээрээ. Үгүй буцаад ирээч. Цао. Баярлалаа. Талх таны бахархлыг төрүүлэх гэж л тэгсэн юм шүү. Та хүүгээ өршөөгөөрэй. Та надад л уурлах хэрэгтэй. Үннийг хэлэхэд би л уучлалт гуйх ёстой. Олон жил өнгөрлөө. Гэсэн чи хэцүү л байна. Энэ талхны бага насны дурсамжууд байгаа.
Буцаж ирэхээр нь заавал өөрт нь өгөөрэй. За баяртай. Зургийн цамаг уу? Талхны бага насны дурсамжууд аа? Энэ юу вэ? Ноён талхаа. Энд байгаа гэж мэдсэн юм аа. Намайг үнэхээр уучлаарай. Бүгд миний буруу. Энийг танд Юу юм? аавч нь явхаас өмнө энийг танд өгөөрэй гэсэн юм. Юу юм? Зургийн цомог уу? Тэргүй баярлалаа. Ноён талхаа гуйж байна. Зүгээр харчгал та. Та аавыгаа буруугаар бодсон байна. Энийг миний төлөө хийсэн гэж. Аавч нь таныг энэ хорвогийн юунаас ч илүү их хайрладаг. Өнөөдөр тантай уучраа олох гэж ирсэн байна шүү дээ. Ноён талхаа одоо ч оройтойгүй байна. Аль тэрэг хотоос хөдлөхөөс өмнө хурдан яв. Хонгоржүүлээ та минь ноён талхны лаач шүү дээ. Талх байгаагүй бол бид энэ Валентины баяраар нэг үнсэж чадахгүй л үс. Ромео минь чи номноос сурсан юм шиг үнсдэг шүү. Маргааш би ярилцлагатай сандраад чадахгүй хаа. Тэр цаг ав. Үсийг чинь гоё засаад өгөх. Би талхнаас уучлах байсан ч болоосай. Би хөгцөрч байггүй л байгаа. Аваа. Би вэ талх. Талхаа. Аваа. Миний хүү. Миний хүү. Аваа. Буцаад. Талхаа. Уучлаарай хүү минь. Аваа би танд хайртай. Ээж тэр хүн уйлаад байна. Тийм байна. Цүнхээ галт тэргэнд үлдээчихсэн болол тэ хөөмин. Хааны царай. Зүгээр орхихгүй дээ. Ханху юу болов? Тийм олон язгууртны өмнө намайг яаж гутаад чадаж байна? Гутаасан хэн тэрв? Ялуу хатан хаалт байхгүй юу? Ямар их амттай хоолнууд вэ? Стейкс талайн хавчи бүтэн шарсан дахиад хүртэл хэм бэ? Хатантаа. Цэцгийн тостаа байхыг чи юу ч хийгээгүй байж ягаад ийм үнэтэй хоол идэх гээд байгаа? Өдөр чи өрөөндөө зүгээр хэвтэж шүнжин тоглоом тоглож хөөрхи амттангуудын араас л дагажгүй байдаг үсттэй. Татвар хороож байдаг чам шиг юмд ийм хоолууд өгөхөөс хайран байна. Өөрөө ч гэсэн юу ч хийдгүй байж. Чи тэнд байгаа гахаан гэдэгтэй тутан гэд. Юу? Хатан намайг гахаан гэдэгтэй зутан гэд гэсэн. Ямар там шиг гутам шиг вэ? Үнэхээр уурч нь хүрсэн байх. Зөвхөн тэрч биш. Энэ амралтын өдрөөр надтай хамт дарвуу цаваар аялах уу? Дарвал цэвтэй юм уу? Ханхууж харахгүй мөн дөө. Цэцгийн тостаа. Чи хитэн настай болчиход одоо хүртэл унтаж байгаа чигээд байдаг юм? Энэ дотор хувцас өөрөө угаа. Юу вэ? Хүүхэд биштэй өмгөндөө шигээд тогтоо яах вэ? Тийм биш. За явж би засаа. Ялуу хатан хаан. Би хизээ нэгэн цагт их чиг суудлаас нь буулгаад өөрөө хаан болно. Үнэхээр хаан болмоор байна уу ханху? Хэрвээ тийм бол надад сайхан арга байна. Чи талах үсчин мөн үү? Мөн байна. Өөрөө хэн бэ? Өөрийн чинь гоёх ёстой талах байна. Та чинь тийм ээ. Энэ хүн бол талагчны хотгоны хааны гэр бүлийн 2 дугаар хүн. Цэцгийн тостой вафл ханху байна. Чамайг хааны төрхийг бүтээж чадна гэсэн. Наад үгүй хэний сонссон юм? Ямар үдэ? Би хаан болох төрхтэй байна уу? Санах энэ хэрэггүй.
Жим бидлэн зассан хөмсөг. Шөнжин тоглоод ядарсан нүд. Чихэрлэг юм эдсээр байгаад хорхойдчихсан шүд. Ханхуута харин ч ажилгүй хүн шиг төрхтэй байна. Гүү ирэх юм. Талха. Намайг хааны төрхтөө болгоод өгөөч дээ. Яагаад хааны төрхтэй болмоор байгаа юм? Энэ улс Бялуу хатан хааны дарлал зов чаналж байна. Би хаан болоод талхчны хотыг амьдрахад таатай орон болгох болно. Ой, наад үг чинь урвал тийм гэсэн үг штэ. Чи бодоод үзтээ. Хатан хаан ард иргэдийн хоол хүнсийг булаач. Зөвхөн өөрийн жаргалыг л хайдаг. Алдуудтайгаа хүч хэрэглэн харьцаж яваа. Энэ таны бод юм уу? Амшиггүйгээр хатан хаантай өгсөрж байдаг. Харуул энийг зайрингинд руу амлаа. Үгүй. Хатан хаан ч муухай л та. Хатан хааныг буулгаж байж энэ улс аврагдана. Надад туслаач дээ талхаа. Үнэхээр тийм бол өөр арга алга та. Намайг дагаад яв. Энд ирээд сууч. Хааны төрхтэй болъё гэвэл тэр хэмжээний өвдөл даган шүү. Тэвчин биз тэтэйцээ. Хаан л болж чадна гэвэл ямар ч шаналлыг давж чадна. Тийм болоо. Хааны төрхтэй болгоод өгье. Яаж угаа чи нэлвэ? Хааны дух угаас уудам тал шиг өргөн байх учиртай юм. Хөмсгөн тэнгэрт дүүлэх бүргэд мэт. Хаад мэт том хамар сайхан луу мэт зузаан уруул. Бүх буйныг дууддаг том гэгчин мэнг. Дээр нь нэгэн утас мэт ус тавьчихвал одоо дууслаа. Ямар болсон болоо? Яаж байгаа ч нэнүү? Миний хөөхөн царайг ийм аимшигтай болгож юу байдаг? Наадах чинь хаан болох төрх. Үнэхээр ийм царай муутай болж байж хаан болж чадах юм гэж юу дээ? Гэвч ингэж байгаад чамаагүй их чиг хаан сентигээс буулгах болно. Хүлээгээрээ. Хэцээч наадхаа арилгаж болохгүй шүү. Тэгэх юм бол бал. Загс харахыг харгална. Ийм муухай царай байдаг гэж юу? Би яг бөөлчихөд Намайг хараад ингэж хэлж байдаг. Одооноос эхлээд би энэ хотын хаан. тэглэгүй яах вэ? Хатан хаантан ойрд байрны үн өсөж иргэдийн зовлон их байна гинэ. Дэргүү бол буудалд амьдрахад болох юм биш үү? Ялуу хатан хаан. Юу? Хэмбэ ийм муухай царай гэж байдаг? Хайр тэгч минь намайг танихгүй байгаа мó. Чи ч нарай. Цэцгийн тостой вафел уу? Тийм ээ. Энэ ус одоо таних биш ээ. Цэцгийн тостой вафел минийх болсон. Юу гэж тэмээрэд байгаа юм бэ? Харуул. Энийг яг одоо хөөж гаргацгаа. Ихчээ, энэч намайг зогсоож чадахгүй. Яагаад гэвэл миний царай бол хааны царай. Яагаад ч харж чадахгүй нэ? Цаашаа болоо. Би одоо энэ улсын хаан. Я, өнөөдрөөс эхлээд би энэ улсын шинэ хаан болсон. Бүгд нааш хараарай. Юу хийгээд байгаа юм? Дэшээ харгээд байна штэ. Амтралтай ийм муухай царай харж байна. Энэ хэвэцо. Ийм царайтай байж хашгирахаар бүрийн нэттэй юм аа. Албатууд маань миний үгэнд орохгүй. Намайг шоолоод байна. Юу болоод байгаа хэрэгвэ? Хаантан улсын ажлыг зүгээр албатуудаа даатгаад үдшилэг хийцгээе. Үдэшлэгээ? Таныг хаан болсон гэд том үдшилэг бэлдсэн байгаа. Хөөхөн амттангууд ч гэсэн олныг уурсан. Нэрээ юу? Тэгвэл хурдан явцгаая. Хөөхөн амттангууд дүүрэн цоглжээ. Цэцгээтэй вафелгүн хаан болсон гэвүү дээ. Өмдөндөө шийдэг байж яаж хаан болсон юм болоо? Бүгд хөгжилтэй зугаацж байна уу? Би та нарт зориулаад тусгайлан хийж байгаа үдшилэг болгохоор хандлаа зугаацж. Ямар муухай царайтай юм бэ? Мэдгүй. Өмдөндөө шийдэг ахтай юм царайтай байгаа
Хөөе Марта явцгаая. Би чи яаж яагаад ийм царайтай болчихсон юм бол тохоо. Энэ одоо юу вэ? Бүгд миний царайг хараад зүгтээд байна штэ. Одоохондоо таны царайг хараад дасахгүй байх шиг байна. Сайхан санаа оллоо. Бүх ард иргэдийн өмнө та хаан болсон гэдгээ зарлах хүлээн авах ёслол хийвэл ямар өвдөө? Хүлээн авах ёслолоо. Наад чи сайхан санаа байна да. Шинэ хаан ямар царайтай болоо? Тийм ээ, Бялуу хатан хааны дүү гэсэндээ. Ард олон минь, энэ улсын шинэ хаан нэгдүгээр цөцгийтэй вафл залдран ирж байна. Үнэхээр царай муутай юм аа. Тэр дарваас нь том уруудын хараач. Тэр мингэн бас юу вэ? Ээж энэ ах их царай муутай юм. Гүштэй хүмүн. Царай муутай юм. Төрснөөс шаарсан хамгийн царай муутай юм байна. Бүгд чимээгүй байцгаа. Тэр таргуур уруулдыг нь хөдөлж байгааг хардаа тань Мингэн дээрх үсэн хийсэд байна. Энэ юу вэ? Болж албатуудыг хүндлэлийг хүлээж хөөрхөн амт тунгуудтай хандлаа үерхэж бүх ард олны хайрыг татна гэж бодсон чинь миний санаагаар болох юм нэг ч алга. Юун хааны дүр төрх. Энэ муу урул ямар ч хэрэг алга. Юун хатчиг хамар утгагүй юм. Танаас нь харахаар бүргэд байгаа юм бэ. Зүгээр цахлаа л байна. Миний ус хацраагүй. Өнөөдөр ганц өдрөл сайхан царайгаар хамтаа зугаацнаа. Болохгүй хаан тан. Хааны царайгаа арилгачихвал хаан сентигээс хөөгдөж магадгүй. Намайг тав. Би явж түр зугаац чаглая. Цэцгийн тастаа баг. Чи аимшиггүйгээд миний содол шунсан юм бэ тээ. Тэгчээ. Яаж царийн шоронгоос гараад ирсэн юм бэ? Эд гаргасан юм. Чи наад муухай царайгаа ашиглаж түр зур хаан болсон. Одоо царай чинь байхгүй болсон хойно сентигээс буу урвагчаа. Цэцгийн тастаа вафл. Урвстай чи шаг би хангалттай хүртэй нэ. Хэд хоногийн дараа. Юу вэ? Сайхан юм болоо юу ээ? Бүгдээ хөвдөрөө. Тэгээд яах гэж урвж байгаа юм бэ? Хаан болох гэж царайгаа муухай болгуулсан хэрэг үү? Эрх мэдэл гэж тэмч чухал юм гэж юу? Хааны царайгаа битгий арилгаарай гэд байхад хааны царайтай биш үхэх царайтай болж чаж. Шилдэг үсчин. Ноён хушгаа талбал талхны мөнгө хийн цэвэрлэгийн мэргэжил. Юу ч байсан цуудан ачуур олгож чаддаг. Ажлын мэргэжлийн дараачийн дугаарыг үзээрэй. Ирэх 7 хоногт тусгай. Ой шоко. Тэрийг харда. Яста мундаг байгаа биз? Зурагтаар гарч байгаа бол мундгал байх. Зурагтаар гардаг бүх юм хуурамч. Чинхэн мэрэгжилтнүүд нэр алдрыг тоодгүй. Яг над шиг. Манай үсчний газар зурагтаар гарах юм бол дойг байх та. Тавтаа морил ирэх мэ? Ай чи ноён талах уу? Өөрөө хэн бэ? Би энэ байна. Хямдралтай караоке. Найзараа наадах чинь биш. Ажлын мэргэжилтэнгүүдийг үзээгүй юу? Би тэр шоуны чинь найруулагч. Байцаараа та найруулсан юм уу? Гайхалтай. Би тэр шоунд үнэхээр дуртай. Ямар гоё юм бэ? Би шүтэн бишрэгч юм. Сайхан юм. Тэгэхэд үсээ яаж засуулах вэ? Үгүй. Би энд үсээ засуулах гэж ирээгүй. Чамайг ажилдаа мэргэжлэн гэж сонссон болохоор шоунд оруулах гэсэн юм. Мэргэжлийн л дээ. Шоунд ч орохгүй. Ноён найруулагчаа мушгаа талхны хийн цэвэрлэгээ шоуны дараа амжилт гаргасан. Танаа шоу олон бизнесийг амжилтанд хүргэдэг гэсэн үнэн үү? Тийм ээ. Мушгаа талах олон шинэ үйлчлэгчтэй яахаа мэдэхгүй байгаа. Бүр шинэ байшин худалдаж авсан. Гэхдээ миний өгч яахав? Ноён Донатын машин засвар 37 дахь дугаар. Бяслагта нот. Бяслагны төгөлдөр хуурын газар 92 дахь дугаар. Бүгд маш их өргөцсөн. За би явж өөр үсчин олъё доо.
Хүлээж бай. Зураг авалтаа хэр хурдан эхэлж чадах вэ? Нэгдүгээр камер хурдан тэг зургийг ав. Аль бялуунууд минь түргэлцгээ. Бас та нар зүгээр байгаа гараал бай. Үсчинд ажилдаг ганц 2 ажилчин шиг л. Муутгата газар байна. Жаахан амируулах хэрэгтэй юм байна. Нэгдэд хэр удаж байгаа юм бэ? Хэр удсан гэж юм удсан баха. 3752 хоног болж байгаа. Ах, ийм утга учиртай зүйлийг тэмдэглэлгүй яахав? 50% хямдрал үзүүлнэ гэж сурталчилгаа явуулъя. Тэр өдөр за болё. Үзэгчд баяр тэмдэглэх дуртай. Ой, чи мөнгөтэй болмоор байна уу? Бизнесээ эхлүүлээд өнөөдөр яг 3752 хоног байна. Зөвхөн та нар зорж бүх үйлчилгээг 50%-аар хямдруулж байна. Тийм ээ, зөвхөн танд баярын хямдрал 50% боллоо. Биш. Буруу байна. Жаахан цаваа байл да. Би угаасаа ийм штэ. Өөрөөр яаж тацах болж байна? Дог бай. Байгаагаараа. Гэхдээ сэтгэл хөдлөлт ойлгосноо амархан штэ. Үсчний газрын бас нэгэн өдөр эхэллээ. Энд үс засдаггүй урлагийг бүтээдэг. Шин өдрөөр шин зэрэг байдаг. Ноён чадах чадварлаг арга барилаараа үсчтэй ахин төрүүлээ. Үсчүүдийн даруй үсчний түгээрч нэг үсээ засуулах гэж эрдэггүй үлээ. Ур чадвар урлагийн бүтээлийг харах гэж ирдэг. Ноёнто өвдөж байна уу? Зогс, сайн ажиллаа. Одоо л болж байна шүү. За дараа чи хэсэг. Зогс. Биш тарихгүй дрон шиг ажиллаж байгааг чинь ямар үзэгч үзхийг хүсэх юм бэ? Та байгаагаараа л бай гэсэн штэ. Чамд бүгдийг нэг бүрчлэн тайлбарлах ёстой юу? Туслах хүчнэг бүрдээд өдөр бүр ажиллаад түрхэн шуурхаа өрмөц байдлаар гүйцэтгэв. Үйлчлүүлэгчдээ ийм л гайхалтай ханддаг. Болсон. Өнөөдөр бүгдээрээ маяг сайн ажиллаа. Энэ бүгд ямар үнэтэйг найруулагч мэдэхгүй л байгаа да. За. Ахад нэг явъя. Ахад хэдхэн зураг аваад ноён талах үсчний газраа шинчилнэ. Маа. Зогс. Энэ одоо цагт баримтыг ийм уйтгартаагаар өгдөг хэн байсан юм бэ? Харав уу? Сэтгэл татам залжин байх хэрэгтэй. Тэр нь хаана байна? Таныг ойлгохгүй байна. Шоу нэвтрүүлгээ бодоод уян зөөлөн байл та. Ихэмсэг бай. Үсчний газарт чинь өөр амьсгал оруулна. Тийм их юм шаардаад байна уу? Сайн байна уу та? Баримтаа авмаар байна уу эрхмээ? Тийм ээ. Одоохон биширмээр эрхмээ. Ийм л соёлтой. Баримтаа хүртэл цэвэр бичгээр бичиж өгдөг. Жинхэнэ кексграмм шиг үнцэнтэй. Зоохны дулаан гэрлийн дэргэд ирсэнд чинь талархлаа илэрхийлье. Ирээдүйд чинь хөөлөгчтэй гурлаар дүрэн байх болтугай. Баярлалаа. Ингэх шаардлагагүй. Зогс! Яг энэ шүү дээ. Энэ үрмэц байдал чинь өдөржин хаажчихсан юм бэ. Таларх үсчний газар тавтай. Зогс! За, боллоо. Бүгдд нь баярлалаа. Та нар бүгдээрээ яг өөрсдийнхөө байлаа шүү. Йой, бүр ядарчлаа. Солонгосын цэвэр бичлэгөө. Хамаг би өвдчихлөө. Энэ эхэлчихлээ. Энэ үсчний газарт нэгэн онцгой бүлэг амьдардаг. Зайцхантай танилцсан. Энэ бяцхан хөрхэн амьтан үйлчлүүлэгч нарт баяр хөөр бэлгэлдэг. Талах үсчний газарт зайцхан мөрөөдлийнхөө амьдралаар амьдарч байна. Чи тоглоод байна уу? Ягд манай нохоо гарсаар байгаа дуусчих. За яахав дээ. Манай найруулагч нохойн хөөрхий юм байна гээд. Тэгээд энэ дугаарыг сэдвийг өөрчилж гисэн. Дараа тэгж угаад нэг дугаар хийнэ. Хийхгүй. Төцгийн толгойтой Чи маамаг минь хот боллоо. Манай бяцхан зайцхан бүгд гайртай. Миний жаач мөн дөө. Тийм шүү.
түүх. Ноён талга дэндүү гоё хамгийн мундаг нь. Ямар сайхан цай вэ? Хийж байгаа бүх юм нь гоё. Цай ууж байгаа нь хүртэл. Ямар хачин хүүхэд вэ? Айлуу байц. Ийм байвал бүтэхгүй шүү. Ингэж хийгээч. Бүх юмыг хийж чадах юм аа. Би яг ноён талах шиг болмоор байна. Сүү? Үнэхээр ноён талах шиг болмоор байгаа юм уу? Тэгэлгүй яах вэ? Хоёулаа энэ хуучин хатсан талхыг ярьж байгаа, тийм ээ? Хамгийн мундаг нь ноён талах амимын аварсан. Нэрээ юу? Гол нь би бусад хайрцагтай сүнүүдээс өөр. Энд чи яагаад сүүний хайрцагт дээрх бичиг буруу байгаа юм бэ? Мөн өдөөтэй юу? Мэдэхгүй. Анх удаага л ийм юм харж байна. Гэхдээ надад хийж чадах юм байхгүй л болов. Уучлаарай. Хонгор битгий та. Хай мангара. Наад малгайгаа тайлаач. Сүг гэдэг бичиг нь эс биш, иш үсэгтэй гэсэн. Зүгээр малгайгаа тайлчгаа. Нуулаагаа зүгээр болчихгүй штэ. Үнэн хэллээ. Би танаас тайлбархан миний ч гэсэн сүү гэдэг бичгтэй. Өний юм бол тайлчих уу? Үсгэнд дуран харж чаж. Үнэн л Уурхад үнэн байсан байж штэ. Сүүний эхний үсэг буруу харсан да. Шүү гэдэг нэртэй. Үгүй би шүү биш. Бид очиж та нарыг аварна. Өнөөд цагта. Ахин уулзалтлаа баяртай. Би бол улаан цагта. Орон нутгийн энэ үсчний газар зөвхөн үс засаа зогсохгүй амьдралыг өөрчилдөг билээ. Зарим нь сууд өсчин ч гэцгээдэг. Мастер талах ямар ч кекс бэлөө орон мөгний гадаа төрхийг бүрэн өөрчилж чаддгаараа нэрд гараад байна. Одоо баяртай байгаа үйлчлүүлэгчтэй уулзъя. Та ямар шалтгаанаар нааш ирсэн бэ? яах вэ? Миний ус шингэрэн байсан юм л да. Одоо өөртөө ихтэй гадуур гардаг болсон. Бүгд талах усчнээ л аач. Өөрчлөгдмөр байгаа хэн бүхнээ ирэх ёстой газар гэвэл энэ л байна. Ноён талхны үсчээ? Өглөөний минь дэрхмэ? Та мөн үү? Ноён талхаа? Би таныг зөндөө сонссон. Та хинээж гадаа төрхийг өөрчилж чаддаг гэсэн чадгүй. Чадах байхаа. Чи өөрчлөгдмөр байгаа мó? Тийм ээ. Энэ үсгийг янзлаад өгөх боломж байгаа уу? Чамайг буруу биччихсэн байна. Тийм ээ. Би анх дөрөвдөө сүү биш шүү гэсэн бичгтэй байсан. Эмнэлгийн олон мэрэгчлэтнүүд юу ч хийж чадаагүй. Гэтэ та тэр эмчнараас өөр шүү дээ. Азгүй байна. Би тусалж чадахгүй юм шиг байна. Уучлаарай жаалаа. Тэгээд чи манай хаах гэж байна. Тэггүй архимаа. Ой, энэ ич үсэг намайг хажин харагдуулаад байна. Би арга барж байгаа байна. Надад туслаач дээ ноён талхаа. Та миний ганц найдвар. Дээрээс буулта. Иш үсгийн нэс болгоод өөрчлөөдөг гэж юу? За яах вэ? Болох нь үзье. Хөөх. За, сайхан боллоо. Хөөх. Хамгийн гайхамшигтай биш ээ. Альвэ, миний хийж чадах юм байх л ёстой доо. За боллоо. Хөөх. Цааш нэмшгэл болжээ. Би шин сүүний хайрцаг болсон юм шиг л санагдаж байна. Баярлаа. Маш их баярлаа. Үгүй. Миний ис сууд усчин засч чадахгүй байгаа бол надад найдвар байхгүй юм байна. Би урд шүү хэвээрээ үлдлээ. Байц, би тэр үйл өөр арга хайгаад үзье. Чамайг сүү гэдэг байхаа. Жаала, нарийн бовнууд яах гэж манай усчинд ирдгийг мэднэ үстэй.
Яах гэж? Онцгой болох гэж эрзгээд юм шүү дээ. Нарийн боо болгон өвөрмөц байхыг хүсдэг. Цоо шинээр төрж бусад хайрцагнуудаас ялгархыг хүсдэг юм. Тиймээс сүү чамд давуу тал байна шүү дээ. Юу гэсэн үг? Бодоод үзэлтэй. Бусдын толгой дээрээ сүү гэсэн бичигтэй байдаг. Гэхдээ дэлхий дээр ганц л сүү байгаа. Би зүгээр л өвөрмөц гэж юу? Нэрэ тийм байна. Би өвөрмөц онцгой хайцагтай болж төрсөн. Маш их баярлалаа ноён талхаа. Хязгааргүй их баярлалаа. Зүгээр дээ. Баярлалаа эрхмээ их баярлалаа. За, болгоомжтой хараарай. Ямар их ядарва. Одоо амрах цаг. Ноён талхаа. Надад мөнгө байхгүй л дээ. Гэхдээ та энийг ав. Би танд энэ хайртай улаан цагтаагаа өгье. Ахад маш их баярлалаа, баяртай. Тэр өдрөөс хойш би шүү гэдгээрээ бахархаж амьдардаг болсон. Ноён талх бол мэрэгэн ухааны ундраг. Чамайг хурдхан шиг явуулж гэртээ эрт харихын тулд л тэгж хэлсэн байх. Юу гэж дээ? Ноён талх үргэлж чин сэтгэлээсээ ханддаг. Ноён талхаа. Та үнэхээр сүйд тэгж хэлсэн юм уу? Бас юу? Дэлхий дээр ганц л сүү байгаа. Юу яриад байгаа юм бэ? Хэлсэн биз дээ. Талхны мухлаг хотын үсчин. Би энд ажилд орох ёстой. Би энэ компанид орохын тулд ажилласан. Миний ганц хүсэл. Энэ ярилцлага бол миний сүүлчийн боломж. Би ярилцлаганаас хоцрох юм шиг байна. Хурдан яваач чи. За. Үгүй ээ хөдөө. Олон жилийн хөдөлмөр минь ингээд өнгөрлөө. Шудраг бос байна. Хэмтэн. Би одоо яаж ийм байдалтай ярилцлаганд орох юм бэ? Ингээд өнгөрлөө. Тэгж хичээчхэн бууж өгч болохгүй шүү. Та хин бэ? Ийм үстэй байж болохгүй. Бүр эхнээс нь эхлэхээс. Танд үсчий багаж байхгүй штэ. Би яах болж байна? Энэ чинь яаж тусалх юм? Амтд гэрэн гэж би агаш хөнгөн болчихлоо. Цааш нь хэм бялуу шиг хөөсөн чихрээ уулан дээр үсэрч байгаа юм шиг санагдаж байна. Би амьдралдаа ийм хөөрхөн болж байгаагүй. Энэ хостол чамайг болонгийн албаа өрөөнд суулгана. Наа шилийг чинь бас авах цаг болжээ. Сүүлчийн бас. Яг л компани ажилтны шиг харагдаж байна. Талах шилдэг юм аа. Би цааш нь болчихлоо шүү дээ. Баярлалаа. Маш их баярлалаа. Хүлээж аваач. Ирмээ та надад нэрээ хэлээч. Талах үсчний газраа? Уг нь би гадуур мянгаар ус тасдаг юм. Талархах хэрэггүй дээ. Жинхэнэ домог. Би энэ үсчин шиг хаана хизээч хамаагүй мөнгө олдог болмоор байна. Талах үсчийн энэ зах зээлийг атгачихсан найзаа? Энэ байх нэ талах. Гайхалтай сайхан болжээ. Та аргагүй хотын шилдэг үсчин юм аа. Хөөе талхаа. Би таныг үсчний халз тулаанд дуудаж байна. Юу болоод байна? Та энэ хүүхэдтэй уулзаж байсан юм уу ирхмээ? Үгүй харж байгаагүй юм байна. Би таныг ялаад энэ хотын хамгийн агуу үсчин болно. Ноён талх хотын шилдэг нь чи илүү байж чадна гэж юу? Өөрсдөө сайн мэдгүй л байна да. Тогтож байна гэж бодоо юу? Тийм ээ, сэтгэл чи хөдөлж байгаа биз? Өргөний хэмжээ буруу. Өнцгөн ч гэсэн бас тэгшхэн зүсээгүй байна. Юу? Яаж? Харуу саваад ирэхгүй юу? За ноён талхаа. Ойрд гайхуулаагүй юм байна. Сайхан юм болох.
Яаж ингэв? Хайхалтай юм аа. Хөөх, та намайг гайхшрах дуусахгүй маань хэмээн. За. Чи гэртээ харж хүүгэлдэйгээ үзтэй жаалаа. Харуу надтай өрсөлдөхөөс өмнө чадвараа сайжруулаарай. Харж л байгаарай. Хөөх, ямар хачиг хүүхэд вэ? Энэ юу болов вэ? Юу ч болоогүй. Таны хөргөн царайн дээр хинт сараачаагүй ирэх юм ээ. Яасан гинэ? Угаагаад ларилжхан шүү дээ. Жаахан ажиллагаа орох байхаа. Жишээ нь энд бас энэ ч их ажил болох байхаа. Ингэсэн нөхрийг тайгүй дээ. Чамайг үүрүүлээд өгье л дөө. Би таныг тайвшруулж тусдаа. Нэг долларын шарж Чаддсан гүйцэлтэй хөгшин талах минь. Атахан би барай дээр ирэх юм ээ. Хин дараагаа гэдгийг харуулж чадлаа шүү. Их сайхан арга хэрэглээ. Яалаа гэж миний өсчинг сүйтгэж байгаа юм. Намайг тайв. Ахцахаа хүндлэхийг цаагаад байна. Чи 3 сар түрээсээ төлөөгүй. Арай намайг мартчихна гэж бодоогүй зү. Ава, та зүгээр үү? Авиг минь зүгээр байлга. Түрээсээ цагтаа төлөх ёстой. Ойлголоо. Төчгөн одоо яваад өг. Оо, тийм үү. Үсчинд чинь нэг ч үйлчлүүлэгч ирэхгүй байхад яаж төлөх юм? Төлнө. Ноён талхыг ялангууд манай өсчин үйлчлүүлэгчтэй олчихно. Талхаа? Ноён талх шиг алдартай үсчи юу гэж чам шиг амтантай өрсөлдөх юм хэмжээтэй юм аа. Бодит байдлыг хар. Аави чинь үсчний газар өнгөрсөн. Дутуу болсон мөрөөдөл чинь тус болохгүй. Дуудлыг чинь хүлээж авлаа. Олон хоногийн дараа уулзъя. Хамгийн чадварлаг нь ялагч болог. Байцаарай. Энэ ноён талх уу? За, сайн бэлдээрэй. Би чамайг харж үзэхгүй шүү. Хожигдох юм чинь нөөц төлөвлөгөөтэй байгаарай да. Миний хожигдохыг та мэдэхгүй шүү дээ. Сүү, намайг хичнээн удаа өрсөлдөе гэж дуудаж байлаа. Таныг 900 удаа өрсөлдөөнд дуудаж та 900 удаа ялсан. Талхны мухлаг хотод одоогоор намайг ялж чадсан нарийн бов байхгүй. Гэхдээ тус болох нэг арга байгаа. Би тэмцээнд ялагдчих хичээ. Тэгвэл болохгүй шүү дээ. Би чи эхлээсээ ялмаар байна. Одоо бардамдах цаг биш ээ. Аавынхаа үсчинг авармаар байвал бардам зангаа хай. Би ганцхан энэ удаа ялагдаж болно. Тэгвэл чи аавынхаа нэр төрийг авч үлдэж чадна шүү дээ. Талхаа! Би тэмцээнд ялна. Тийм ээ, гоё юм болох юм Хамгийн дээ. анхны Брэд Барбер Провдаунд тавтай морил. Бүгдээрээ үсчдийн ур чадварын гэрч болох гэж байна. Талх хүүхдтэй өрсөлдөх гэж байгаа гэж үнэн үү? Хөөрхи хүүхдийн мөрөөдлийг үгүй хийхэндээ. Бүрхи хүүхдийн мөрөөдлийн үгүй хийхэндээ. 900 тэмцээнээс 900 ялсан. Ноён талхыг бүгдээрээ дэмжицгээе. Ноён талх. Мотом шиг болох өрсөлдөгч нь энэ жаал байна. Үжигөө жаалаа. Талх эхний 901 дэх өрсөлдөгчөө ялч өрсөлдөгч нь ичсэндээ гэрлүүгээ гүйх болов уу? Одоо харцгаая. За. Тэмцээнд ялагдахын тулд хийчихье. Нэгдэн би суутгаараа хянаж чадахгүй шүү. Энэ хоёр өөрсдөө бүх нэг шийдэх. Бүх чадлаараа хийчээд юм шүү. Гайхалтай. Эхэлцгээе. Тийм ээ, дэмжиж өгөө шүү. Хөөх, тэрч дайжгүй юм аа. Гэхдээ л ноён талхны төвшөнд хүрэхгүй. Юу Тэгээд байгаа юм байна. Тэр юу вэ? Ямар муухай харагддаг юм бэ? муухай юм аа. Тэнгэр минь ямар муухай юм бэ? Ямар цаваа юм бэ? Муухай юм аа. Надад өрсөлдөх боломж олдох шиг байна. Талх зүгээр л үүргээ биелүүлж байгаа шиг байна. Сайн сонголт байна шүү.
Талны хичээл зүтгэл анхудаа ингэж талаар өнгөрөх юм гэж юу? Ховорчлоо. Талах өмнөх шигэ байхаа болжээ. Мэдрэмжгүй болчихсон байхад. Энэ танихгүй жаал ялж магадгүй болчихлоо. Аваа. Таны төлөө би ялнаа. Таны үсчин. Тэрийг хатаа. Юу вэ? Талах үсчин ахад чадсаа хүмүүсээ. Ялагдаж байгаа юм шиг байсан боловч ихэмсэг алтан лого бүтээлээ. Үгүй айгүй дээ. Мэдээж энэнд хин ч гайхахгүй ба. Манай ялагч ноён талах. Сима. Баяр хүргэе. Би ирлээ аваа. Хүмүүний тэмцээ юу болов? Урмэгч оогоц дуучлаараа үнэхээр хичээсэн дааж ялагчлаа. Зүгээр дээ. Хамгийн гол нь хичээсэн шүү дээ. Бид хоёрыг хөөх гэж ирээ юу? Юу гэж дээ? Яасан гэж хөөх юм? Энэ барилгыг өөр хүн худалдаж авсан. Та хоёр одоо тэдний асуудал. Талах гэдэг нэг хөгшин өчигдөр худалдаж авсан юм. Түрээсийн төлбөр хэтэрсэн байгааг огт тоогоогүй. Огт түрээс авахгүй гэж байна лээ. Уг нь бизнестэй ийм байж болохгүй л дээ. Хөөх, тэрхэн зур таныг ялагдах л гэж бодсон шүү. Муухай баасыг жижигхэн хөрхөн алтан луу болгож хувиргасан нь үнэхээр уран амар байсан шүү. Сүйдтэй юм биш ээ. Ядах юм амархан байсан. Танаас асуумаар байна. Та яагаад жаалгууд аадад туслах боломж олгоогүй юм? Улхайцаж ядвал тэр жаал баярлна гэж юу? Мундаг үсчин болъё гэвэл шаргуу зүтгэх ёстой. Ялагдал хүлээж сураад үргэлж сайжирч бас алдаанаас ахиц гаргадаг байх ёстой. Үнэхээр уран амар юм ирхмэ. Та үнэхээр давх шүү. Хөөе талаа. Бас л чи юу? Тэмцээнд ялагдсандаа шарлахад байна уу? Заавал хариуч юм барина да. Хизээ нэг өдөр заавал. Хатж горч ирсэн ч намайг ялахгүй. Ур чадварыг нөхөж олно гэж байдгүй юм. Баярлаа. Ашиг баярлаа ирхмэ. Ачиг чи заавал гаруулна. Хүүтэн төлөөрөө. Би бизнес хийдэг талах шүү дээ. Хүлээж байрхмэ. Та хамгийн мундаг. Надаас хол. Чамд надаас өөр төвг удчихсан алгав.